Төв аймгийн Сэргэлэн сум нь газар нутгийн хэмжээгээр эхний 5 байранд ордог бөгөөд өөрийн сумын газар нутагт их бүтээн байгуулалтын ажлууд өрнөж цаашдын хөгжлийн гол цөм болж буй сум юм а. Томоохон бүтээн байгуулалтаас дурдхад олон улсын нисэх өнгөсний буудал, салхин парк, их майдар зохицолбор, маг, цементний үйлдвэр зэрэг улсын чанартай томоохон ажлууд эд үргэлжилж байна. Сэргэлэн сум 5 багийн 1963 хүн амтай 2016 оны жилийн эцсийн байдлаар 156,354 мянган толгой мал тоолуулсан ба адуу 21,029, үхэр 9,323, тэмээ 85, хонь 79,497, ямаа 46,420 толгой тоолуулжээ. Мөн 5 төсвийн байгууллага 35 аж ахуй нэгж үйл ажиллагаагаа явуулж байна. 2016 он цумын засаг даргын хамгийн газраас дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд нэг иргэнийг 5 минут хүлээлгэхгүй байх зорилт тавьж, ухаалаг мэдээллийн самбарыг ажилуулж, ресепшн томилон өдөр бүр хуваарийн дагуу ажиллаж байна. Уг самбарыг 7,150 мянган төгрөгөөр санхүүжүүлж хийлээ. Улсын төсвийн 80 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар эрүүл мэндийн төвийн гаднах басаад дээврийн засварыг 4-5 компани ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Сумын төвийн хүүхдийн цэцэрлэгийн инженерийн шугам сүлжээ, цэвэр бохир усны шугам сүлжээг орон нутгийн хөгжлийн сангаас 25 сая төгрөгийн санхүүжилтээр хийгдэж, тоглог 5 дугтай орчинг бүрдүүлв. Сумын төвийн гэр хороолол, цэцэрлэг, дунд сургуульд унтны усны худгуудтай болголоо. 2015 оны засаг даргын тамийн газрын шилжих үлдэгдлээс 24.9 сая төгрөгийн өртөг бүхий нийтийн номын самтай боллоо. – 2017 онд ажилтай орлоготой иргэн ураны жилийн хүрээнд жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх ажлын байрыг нэмэгдүүлэх зорилтыг голлон анхаарч ажиллах болно. Сумын төвөр ээж хадны замыг дайр өнгөрүүлэх ингэснээр сумын төвд дугуй засвар, шатхуун түгээх станц, суралдах, зүтгэний жижиг үйлдвэр зэргийг барих байгууллага ажлыг дэмжиж ажиллана. Сумын орон нутгийн хөгжлийн сангаар урьд онуудад хийгдээгүй байгаа ажлыг бүрэн хийж гүйцэтгэн. Үүнд төрийн албан хаагч нарын 4 айлын орон сууц, сумын төвийн гудамжныг гэрэлтүүлэг гэх мэт. 2017 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтын ажлаар дунд сургуулийн дотуур байрыг засварлах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөлөө. Цаашдын он жилүүдэд Сэргэлэн сум нь аймаг хотын дайтай хөгжил дэвшилттэй байхыг зорж олон ажлуудыг төлөвлөж байгаа юм а.